Тэгээ 2025 онд Ялангуяа хөргөөс эрүүл биед саруулах орчин зорилт өрөөнд манайх нээлттэй алганы өдрөлт зохион байгуулалт тусгай төлөв орон нээлттэй алганы өдрөлт зохион байгуулж бие бүртгүндээ өглөөний цаг өөртөө гэсэн уриатаагаар бас өглөөний цагаар үйлчилж эмнэлгийнхаа ер нь манай талын бүсийн гэлтүү манай ангийн эмнэлэг одоо яаралтай тусламж үзүүлэхэд ийм их тоног төхөөрөмжөөр хангагдсан шүү. Дэлгээ эмнэлгээ ерөөхдөө дэлгээ байдлаар бие бүртгүндээ нээлттэйгээ танилцуулж урьдчилан зэрэглэх үйлчлэг хийж мөн хоол зөв зохистой хооллолтын талаар сургалт зохион байгуулж нэг өдрийг бас эмнэлгийн үйл ажиллагаа эрүүл биед саруулах ухаан оршин хүрээнд ор үйл ажиллагаа зохион байгуулж өгнө. Тэгээд мөн энэ зөвхөн нээлттэйгээр орчихгүй бас 7 хоног болгон бие бүртгүүнийхээ эрүүл мэндийг урьдчилан зэрэглэх талаар яриа тариулга хийж мөн сая Ялангуяа хэрэг газраас шүдний эмч совилогч нарыг өөрч авшин авчирч бас бие бүртгүүндээ давхарсан зугаар 150 хүнд амны хонд эрүүл мэндийн эмчилгээ тусламж үйлчилгээ үзүүлээд туссан баха. Ер нь бол эрүүл биед саруулах ухаан орчнод бол хүн өөрөөсөө эхэлнэ тийм ээ. Өөрөөрөө биеийг хайлж өөрөө зорилготой байж тэр эрүүл биеийг цогцлооно гэдэг үгдсэн дээр л ерөнхийдөө хөдөлгөөний гэрчмдээ манайхчдад өдөр болгон 16 цагаас 17 цагийн хооронд өөрийгөө хөгжүүлэх цаг. Та тэрэндээ фитнестэй орхон ороод заалан тоглоом тоглоод теннисээр хичээлийг хичээлээд ийм үйл ажиллагаа хөдөлгөөний дутагдлаас орчин зэрэглэх харамжнууд нэлээд чим тавьж хэрэгжүүлдэг. 6 сарын 1-ээс 9 сарын 1, 10 сарын 1 хүртэл өглөөдөө гүйцэтгэх гимнастикаар хичээлэх. Өглөө 6 цагаас бие бүртгүүн бүгд цуглаад дотор хэмжээний 3-аас 5 4 км гүйх дасгал сургалт хийгдэг. Иймэрхүү үйл ажиллагаа тогтмол авч хэрэгжүүлдэг байна. Зөвхөн хугацаа зэрэг албаач бие бүртгүүн гэхээс илүү бас нутгийн ард иргэдэд нээлттэй үйл ажиллагаа зохион явуулдаг. Ялангуяа ойр орчмын малчид ирж хүүхдүүдэд үзүүлэх, ханаа томоноос орчин зэрэглэх үйлчлэг хийлгэх, өөрснөө бас тодорхой хэмжээний эмнэлгийн тусламж үйлчлэг авах гэж ханддаг тэр үүднээр нь бас хамтарч ажилладаг байгаа. Өнгөрсөн жил ер нь Сүхбаатар Дорд чиглэлийн албанууд бол бүгд манай хариуц хэсэг рүү орж ирж түүний мөрөөр бас малчид отрын байдлаар нэлээдгүй цаг хугацаа авч хөвлөсөн байгаа. Тэрний бас ерсөн ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчлэг үзүүлэх, урьдчилан зэрэглэх үйлчлэг хийх, мөн отрын тэр гэрүү дээр авч үйлчлэг хийх, тиймэрхүү аргын тусламж үзүүлэх юм дээр бол бид бүхэн ажилласан байгаа. Байгаа хүмүүстээ ерөнхийдөө өөрснөө бол ирж үзүүлэх нь иржүүлнэ. Ойрхон байгаа малчтаараас явж эмнэлгийн тусламж үйлчлэгээ ханаа томоо момоноос орчин зэрэглэх тийм үйлчлэгээ бол нэрнээс давдар явах хугацаанд бас замын өдөр айл майлаар ороод үйлчлэг хийх. Би хэлийн 8 дугаар ставроо газын боллон дээрлэж малын суурь хацагууд урьдчилан зэрэглэх үйлчлэг хийх зорилгоор үүрэг гүйцэтгэж явсан. Застаан байралд очсон чинь заставаас ойролцоо нэг 4-5 км-т 2 машин хоорондоо мөрөлдлөө гэдэг дуудлага замын хүн ирээд хэлээд тэгээд застаа дарга застаа машинтаа авч яваад газар дээр очилсан чинь төсөөснөөс нэлийн том хэмжээний осол байсан. Газар дээр 2 хүн нас барсан. Дээрээс нь нэг хүн машиндаа авчлагдаад гарч чадхаа байсан. Дээрээс нь 2 хүн нэлээд хүнд гэмтэлтэй. Нэг нь 17 настай залуугаар ямар ч ухаангүй. Тэгээд застаан байралд дээвэрж авчираад анхны тусламж үзүүлээд Дорн таймгийн бүсийн онцлог хэмжээнээс дуудлага өгөөд, талахгүй сумруу дуудлага өгөөд тэгээд тэр 2 маш хүн хүн дээр бол байгаа бүх боломжоор тусалцаа үзүүлж ямар ч дараагийн шатны эмнэлгийн тусламж ирэх хүртэл энэ насан эцэслээс урьдчилан зэрэглэж бүх шатны арга хэмжээг авч ажилласан.